2026 онд нэгэн технологийн тренд нэлээд хүч авч байна. Энэ нь дамфон буюу мангар утас гэх юм болов. Тайлбарлах юм бол зөвхөн дуудлага хийж мессеж илгээдэг хэлбэр утас дахин мод болж эхэлсэн гэсэн үг. 24 оноос борлуулалтанд ерөнхийдөө эхэлсэн юм билээ. Шалтгаан нь doom scrolling. Бидний хэлдгээр уцаа майжих эсвэл сошиал ухах. Америкийн нэгдсэн улсад 18-аас 29 насны залуучуудын сэтгэл түгшилтийн түвшин 19 оноос 23 оны хооронд 8%-аас 22% болж бараг 3 дахин нэмэгдсэн бөгөөд сошиал медиа болон doom scrolling-ийг ерөнхийдөө шалтгаан ингэж Колумбик сургуулийн судлаачид үзсэн юм байна. Энэ нь мөн бие махбодын хувьд ч дотор муухайрах, нойр муудах, толгой өвдөх, хоолны дуршил муудах, цусны даралт ихсэх зэрэг сөрөг үр дагавруудыг үүсгэж байгаа юм байна. Тиймээс хүмүүс өөрсдийн сонголтоороо мангар утас руу ерөнхийдөө шилжиж байгаа юм байна гэсэн үг. Мэдээж технологиос татгалзаж байгаа биш, зөвхөн сөрөг зуршлаасаа татгалзаж байгаа гэж ойлгож байна. Магадгүй хамгийн ухаалаг шийдвэр бол хамгийн мангар утас барих явдалтай бас болох юм. Lime-ийн од гарцыг ашиглаад олон улсын дуудлага хийхэд 172 төгрөгийн тарифаар ярих боломжтой. Ямар ч нэмэлт төлбөр, ярианы карт шаардлагагүй. Дансан дахь нэгжээрээ шууд залгана.